Оройн төргийн эрхэм үзэгчтэй хамгийн оргил цагт амралтын өдөр таны гэрээ амралт хүрдэг Монгол Улсын хөгжлийн ярилцлага эхэлж байна. Бид өнөөдрийнхөө зочноор Улсын их хурлын дэд дарга Батхууг одоо урьж оролцуулж байгаа. За бидний ярилцах сэдэв мэдээж улс орны хөгжлийн асуудал байна. Тэгэхээр за ямар ч байсан намрын чуулган одоо 91 хоног хуралдаад завсарлцглаа. Тэгэхээр цаашдаа сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд 3 ч одоо чуулган хийх одоо юм шаардлага тулгарч байна. Тэгэхээр ер нь дуусан чуулган гэхээс илүүтэй ирж байгаа чуулгануудаар ямар чухал асуудлуудыг хилцэх вэ? Тэгэхээр ер нь улсын хурлын чуулганы сонгуулийн урд жилийн чуулган, намрын чуулган, хаврын чуулган хоёр бол хамгийн их ачаалттай ажилдаг ийм чуулганууд. Тэгээ энэ удаагийн чуулгануудын онцлог ямар байваа гэхэд бодохтой зэрэг улс орны эдийн засагт бас их өөрчлөлт гарч байгаа. Тухайлбал уул уурхай ашиг томтомлыг ашиглаж түүнийг улс орноо хөгжүүлэх, ард иргэдийн амьдралыг сайжруулахад зориулж байгаатай холбогдуулж шинэ нөхцөл улс төрийн эдийн засгийн нөхцөл байдал бий болж байгаа учраас улсын хуралд шинээр олон хууль, тогтоол, улсын хурлын эрх зүйн бичиг баримтуудыг гаргах юм шаардлага гарч ирж байгаа. Тийм учраас бид нар энэ удаад тухайлбал төлөвлөснөөсөө 91 хууль тогтоолыг бол одоо илүү хэлэлцэж одоо бид нар батллаа. Тэгэхээр энэ удаагийн чуулган хачаалттай байсан. Энэ оны намрын хаврын чуулган эхлэхэд бол бид нар нэлээд их зүйлийг бэлдэх зайлшгүй шаардлага байна. Сая улсын хурлын даргын ажлын алба хуралдаж, даргын зүйл хуралдаж, байнгын хороодын зүгээс энэ чуулганы завсарлагын явцад хэлцэх ёстой олон асуудлууд тэр дунд ажлын хэсгүүдийн хуралдаан, байнгын хороодын хуралдааны зохион байгуулахаар нэлээд том төлөвлөгөө гарч байгаа. Энэ нь бол хаврын чуулганаар хэлцэх ёстой олон асуудлуудын бэлтгэлийг хангана гэсэн үг. Тухайлбал хаврын чуулганаар хэлцэх ёстой хамгийн нэн тэргүй ээлжин хэлцэх ёстой асуудал бол сонгуулийн тухай хууль байна. Сонгуулийн тухай хууль өөрөө үндсэндээ 2 жил шухуу хугацаанд хэлцэгдэж байгаа. Ажлын хэсэг байгуулагдсан 2 намын бүлгээс ажлын хэсгүүдэд орж нэлээд өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж байгаа. Тэгэхээр сонгуулийн хууль гэдэг бол их олон хуулийн одоо зөв чиг хандлагыг тодорхойлох ёстой. Сонгуулийн хууль зөв аятайхан батлагдсанараа улс орны хөгжлийн асуудал, бодлогын асуудлууд цаашдаа их бэрхшээл багтаа явах юм болцоотой юм байдаг учраас сонгуулийн хууль дээр нэлээд их улс өөртөө ярилцж байгаа. Тэгэхээр сонгуулийн хуулийг бол хаврын чуулганы эхний асуудал болгож хэлцснэ гэж даргын зөвлөл дээр бол үндсэндээ тохирсон. Түүний дараагаар өргөн баригдсан олон хуулиуд байгаа. Тэр олон хуулиудын хүрээнд бид нар ер нь бол хуулийг 2 чиглэлээр хэлцэж байгаа. Өнөөдөр дэгийн тухай хуулийн дагуу нэгдүгээрт өргөн барьсан хуулиуд нь өөрсдөө тухайн чуулганы хэлцэх асуудлын төлөвлөгөөнд орсон хууль тогтоолууд. Нөгөөх нь бол төрөвчлсөн маягаар өргөн баригдсан. Тухайлбал цаг хугацааны хувьд одоо хэлцэх шаардлагатай хүлээх боломжгүй засгийн газрын өргөн барьсан хуулиудыг шууд хэлцэх ийм хоёр хэлбэрээр явна. Тэгэхээр хаврын чуулганы ажлын гол одоо үндсийн үндэс бол томоохон хуулиуд буюу сонгуулийн хуулиас эхэлнэ гэж ингэж ойлгож байна. Тэгэхээр сонгуулийн тухай хуулийг манай Монгол улс одоо 4 удаа өөрчлөн шинжилж одоо өргөн барьж байсан хэлсэн. Тэгэхээр одоо хэлцдэг сонгуулийн хууль за өмнөх хуулиудаас ямар хуулиудаар шинэлэг байх юм бэ? Ер нь шин тийм ээ уур амьсгал мөн одоо сонгуулийн тогтцоод шинэлэг механизмыг оруулж чадах уу? Ер нь бол сонгуулийг бид нар их олон орны туршлагыг авч үзсэн. Энэ ардчилсан сонгуул явж эхэлсэн 20 жилийн хугацааны олсон, энтсэн, алдсан зүйлүүдэд нэлээд их тунгаа үзэж байгаа. Тэгээд өнөөдрийнхөө эдийн засгийн улс төрийн нөхцөл байдалд бас тохирсон тийм сонгуулийн хууль тохирсон гэдэг нь өнөөдөр улс төрд байгаа намуудад гэхээсээ илүү өнөөдөр ард түмэн зөв сонголтоо явуул гарга хийж тэр сонгогдсон хүмүүс нь сонгогдсон улс төрийн хүчин нь тэр ард түмний итгэлийг хүлээж их том зорилго болсон улс орны хөгжлийн асуудал, ард түмний сайн сайхан амьдралын асуудлаа шийдэх тийм ашиг сонирхолтой байх тэр хуулийг батлах гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ бол өнөөдөр одоо аль аль намаасаа яриад ерөнхийдөө тохироод байгаа зарчим бол холимог байх хэрэгтэй, профессионал холимог байх хэрэгтэй гэдэг энэ зарчим руу явж байгаа. Зүгээр манай Монгол ардын намаас бол бас дотроо энэ байр суурь дээр хатуу нэгдэж чадахгүй. Ардчлал намын хувьд бол ерөнхийдөө нэгдсэн. Гэхдээ мэдээж хэрэг 100% нэгдэж шийдвэр гаргах гэж улс төр дээр байхгүй. Ардчилсан залжмаар олонхоо шийдвэрээр энэ асуудал явна гэж бодож байгаа. Миний хувь хүний байр суурь ер нь улсын хурлын дэд даргын хувьд бол холимог байх хэрэгтэй л гэж бодож байгаа. 50-26 байх хэрэгтэй. Яагаад ингэж байгаа юм бэ гэхдээ зэрэг өнөөдөр улсын хурал дээр олон асуудлыг шийдэхэд ажиглагдж байгаа нэг зүйл бол гишүүн бүр тойргоос уяатаа. Гишүүн бүр тойргийн өмнө мөрийн хөтөлбөртэй гишүүн бүр тэр амлалтаа биелүүлэхийн төлөө эхний ээлжинд анхаарч ажиллаж байгаагаас биш. Улс орны 10 жил, 20 жилийн магадгүй 30 жилийн дараагийн асуудлуудыг илүү харж чадахгүй байна. Тийм учраас тодорхой гишүүд нь магадгүй 26 гишүүн 26 тойргоос сонгогдох гэж тойргийн асуудлыг хурал дээр тавьдаг. 50 гишүүн бол их том хөгжлийн асуудал, том хөтөлбөрийн асуудал, том ирээдүйн асуудлыг ярьж ажилладаг ийм л бүтцээр ажиллах зөв юм уу гэж бодсон. Саяхан Германы Бундестагийн урилгаар Герман оронд альчлаад ирсэн.
Тэнд ч гэсэн одоо энэ одоо бидний яриад байгаа энэ хувилбарыг хамгийн сайн хэрэгжүүлж байгаа хамгийн ойрын жишээ бол Герман орн байгаа. Тэднийд бол мэдээж бас энэ дээр засах ёстой, залруулах ёстой, сайжруулах ёстой зүйлүүд бол манай улс орны нэгцэлд аваад үзэхэд бол байна гэж бид нар бол үзэж байна. Тэгэхээр тасаа амлалтын асуудлыг одоо хөндлөө тэгэхээр улсын хурл одоо төсөв хэлцээд 3 их 80-ийнхаа 1 их 80-ыг за Монгол улсын иргэдээ хувь хишиг оюутныг дэмжих, за ажлын байр нэмэгдүүлэх гэдэг ер нь бол иргэдээ хөрөнгө оруулалт тал дээр ер нь өгчлөө. Та хэллээ одоо 20 жилийн харах одоо бодлого байхгүй гэж. Тэгэхээр өнөөдөр ягаад одоо улсын хурл энэ мөнгө тарааснараа одоо улс орны хөгжлийг дэмжиж байгаа гэж харж болох юм уу? Ер нь мөнгийг ямар хэлбэрээр ямар зорилгоор өгч ийн гэдгээс гол нь болно. Гэхдээ ер нь бол бидний барьж байгаа гол зарчим бол аль болохоор хүмүүсийн гар дээр бэлэн мөнгө илүү тарахаас илүү ер нь хүмүүний ирээдүйд чиглэсэн хөрөнгө оруулалт. Тэр нь хүний ирээдүй гэдэг нь улс орны ирээдүй. Тухайл хүн эрүүл байх ёстой, хүн боловсралтай байх ёстой, хүний амьдралын баталгаа тухайлбал эрүүл мэндийн баталгаатай байх ёстой, даатгалтай байх ёстой, тэтгэврийн даатгалтай байх ёстой, хүн боловсралтай болох ёстой. Тэхийн тулд одоо оюутнуудыг одоо дэмжиж гэдэг ийм бодлогуудаар бид нар ярьж байгаа. Зөвхөн нийт дүнгээр наваад үзэх юм бол таны хэлсэн саяын тоо мэдээж хэрэг байгаа. Гэхдээ бас нэг одоо бидний шийдэж байгаа зүйл бол тухайлбал 21 мянган төгрөгөө одоо 250 мянган төгрөг болгоод нэг удаа хоршоо нөхрөлөлт тийм ээ хөрөнгө оруулалт болгож авах жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хэрвээ тухайн хүн шийдэх юм бол нэг удаа бүүнээр нь болгох дэмжлэг үзүүлэх гэх мэтлэнгийн аль болохоор бэлэн мөнгийг их тараахаас инфляцийг одоо бий болохоос зайлшилсан олон хувилбаруудыг бол бид нар авч үзэж байгаа. Гэхдээ өнөөдөр ард түмэнд бас гар дээр нь багч гэсэн бэлэн мөнгө хэрэгтэй байна уу гэвэл амьдрал хүнд байгаа учраас бэлэн мөнгө хэрэгтэй байгаа. Гэхдээ төрийн бодлогын хэмжээнд бол бэлэн мөнгийг зохистой харьцаанд нь одоо зарцуулах энэ л чиг хандлагыг бид нар барьж гэсэн бодолтой байгаа. Эндээ бол явж байгаа хаа гэж ингэж ойлгож байна. Саяхан Монгол Улсын засгийн газрын гишүүнээр 2 удаа одоо ажиллаж байсан. За тэгээ улсын хурлын одоо удаа дараа сонгосон туршлагатай парламент туршлагатай одоо улс төрчхөн өнөөдөр таны одоо анх парламент сонгогдсон үеэс ахгүйдээ дахин сонгогдож байгаа он жилүүдэд Монгол улс ядуур нэмэгдээлээ. Уул нь бол төсвийн хөрөнгө одоо улам өргөжөөл байгаа. Манай улс баян гэж өнөөдөр улс төрчид за цээжэд илдэ хэлж байгаа гэсэн ард түмэн ядуу байгаа. Энэ ямар тогтолцооных вэ? Ер нь бол улс орны хэмжээнд төсвийн одоо зузаарлал одоо цалингийн нэмэгдэлгээд ингээд аваад үзэх юм бол тодорхой бүлгийн хэмжээнд бол бүгээр амьдрал сайжирч байгаа тоо баримтууд бол харагдаад байна. Нийт одоо нийгмийн дундаж болгоод ингээд авч үзэх юм бол амьдрал ядуу байгаа нь үнэн. Яг гэхдээ зэрэг өнөөдөр нийгмийн бүхэл давхаргыг хамарсан тийм хөгжлийн хөшүүргийг бид нэр хийж чадахгүй байна л гэж харж байгаа. Тухайлбал энийг юу гэж хэлж гин гэвэл өнөөдөр тэр ажил хийгээд баг цалин авч байгаа хүмүүсийн ажлын үнэлгээг нэмэгдүүлэх, нийт хүн амын 40% бараг эзэмшиж байгаа, нийт ажлын байрны 40% эзэлж байгаа малчид гэхэд тэдний амьдралыг сайжруулах дөрвтэй алхмуудыг бид нар хийж чадахгүй байна. Олон янзын хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Олон янзын жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх их хэмжээний хөрөнгөний асуудлыг шийдэж байгаа боловч тэр зээлүүд нь, тэр төслүүд нь эзнээ олж эзэндээ очиж хэрэгжиж үр дүнд гарч чадахгүй л гэж бодож байгаа. Тухайлбал өнөөдөр малчтын зээлийг ингээд аваад үзье л да. Малчтын зээлийг аваад ингээд өнгөрсөн оны дундаж хүү өнтрийг аваад үзэхдээ зэрэг бол 29% хүүтэй дунджаар зээл авсан байгаа шүү дээ малчид. Гэхдээ Монгол банкны дундаж зээлийн хүүг аваад үзэхдээ зэрэг дөнгөж 10 гаруй хүн 11-2% гэж ийм статистик гарч ирж байгаа. Гэтэл малчтын авч байгаа зээл юунд зориулагдж байна гэдэг ингээд үзэхдээ зэрэг өнөөдөр үнэхээр амьдрал хөрөхгүй бол малаа барьцаалаа зээл авч байна. Хүүхдтэй гэр барьж өгөх гэж зээл авч байна. Өөрөө нэг мотоцикл авч унах гэж зээл авч байгаа байхгүй. Гэтэл малчтын авч байгаа зээлийн хүү өнөөдөр бизнесийн томоохон компаниудад авч байгаа зээлийн хүүгээс өндөр байгаад. Тэгэхээр яаж тэр малчин хүн ямар ашигтай орлоготой билээ тэр зээлийг дарж чадах юм. Нөгөө талаас нь малчтыг дэмжиж байгаа бүхэл төсөл маань малчид дотроо хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүсийг дэмжсэн төсөл болоод. Газар тариалан муу ялгаа байхгүй. Өнөөдөр хамгийн их барьцааны хөрөнгөтэй хамгийн их хөрөнгөтэй хүн бол жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг их хэмжээгээр авах бололцоотой. Өнөөдөр ажилгүй байгаа ажлын байртай болоё гэж байгаа жинхэнэ тэр жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөлд хамрагдаж амьдралаа сайжруулж нэмэн өртөг одоо бүрдүүлэгч бий болох гэж байгаа хүмүүс маань банкар дамжаад очиж байгаа зээл нь хүүгийн барьцаа байхгүй учраас баталгаатай хөрөнгө байхгүй учраас зээл авч чадахгүй байгаа. Тэгэхээр энэ хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн тоон олон нэрэн сайхан дүн их боловч эзнээ олж очиж хэрэгжиж чадахгүй байна. Энэ дээр одоо засгийн газрын зүгээс одоо засгийн газар түүнийг хэрэгжүүлж байгаа байгууллагуудын зүгээс тодорхой арга хэмжээнүүд хийх ёстой. Би саяын одоо их хурлын чуулганы сүүлчийн өдрүүдэд батлагдж байгаа банкны асуудал, төрийн банкны асуудлыг бол маш их зөв зүйтэй асуудал болж байгаа гэж бод. Хөгжлийн банкны асуудлыг энийг би төрийн гэж яагаад нэрлэдэг байгаа гэдэг төрийн их хяналтанд ор байж болох агуулгаараа хэдийгээр ашигын төлөө байгуулагч гэсэн
тодорхой хэсэг бүлэгт зориулж одоо тодорхой нөхцөлтэй зээлүүдийг өгч болох ийм сайн давуу талтай гэж үзэж байгаа. Тэгэхээр та малчтын зээлийг хөндлөө тэгэхээр яг өнөөдөр одоо малчид маань өөрсдийнхөө одоо малаа яг үүндээ ганцхан банкнд дээр тавьчихад байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл гадаадын хөрөнгө оруулалтаа банкнд өнөөдөр манай Монгол мал одоо барьцаанд нь байна. Тэгэхээр энэ тал дээр одоо төр засаг бас энэ зээлийн тал дээр уян хатан бодлого барих болцоо байдгүй юм уу? Малчид өөртөө нэг банкнд хамааралтай. Тэгээд хадгалам зээлийн хошоодын хогчдын мөнгөийг төр өгчдөг. Малчдынхаа зээлийг төр чөлөөлж чаддгүй. Тэгээ энэ дээр тодорхой асуудлыг хоёр удаа би хүнд тавьсан. Нэгдүгээрт нь би Монгол улсын ерөнхий сайдад асуулга тавьсан. Ер нь одоо малчтын зээлийг шийдэхэд тухайлбал нэг жилийн зээлийнх нь хүүнийг 15 орчим тэрбум төгрөг байхгүй юу? 15 тэрбум төгрөг чинь бол одоо зүгээр нэг хувийн компани банкнаас аваад хэрэглэжээ төлөхгүй байгаа мөнгө шүү дээ. Хэрвээ энэ мөнгөний асуудлыг шийдчих юм бол малчтыг тухайлбал нодны шиг юм хүнд өвөл болсон, өвлийн дараа малаа алдсан, малаа хүүлтсэн, банкны барьцаанд тавьсан хөрөнгөө өөрөө төлж чадахгүй болсон юм байгаа нөхцөл төрөөс хөнгөлт үзүүлье гэдэг саналыг тавьсан боловч засгийн газар энэ дээр бол нааштай хариу өгөөгүй. Дараа нь бол малчтын зээлийн хүүгийн төлж чаддгүй бол малчтад зориулсан тусгай зээлүүдийг бий болгоё. Тусгай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлье гэсэн ийм саналыг тавиад бас бодиттой одоо тийм оновчтой хариулт авч чадахгүй байгаа. Ер нь бол нэгд уул уурхаагаас орж иж байгаа орлого ихээхэн өндөр болж байгаа ийм нөхцөл бид нар хөгжлийн дараагийнхаа олон тулгуурт асуудлуудыг шийдэх ёстой. Энэ нь бол уул уурхаагаар дөнгөж чиглэл одоо төвшилсэн ийм эдийн засгтай улс орн байж болохгүй. Энийг бол жишээ яриад байгаа шаардлагагүй. Дэлхийн олон оронд авцсан одоо ийм том алдаа байгаа. Тэгэхээр Монгол орн хамгийн ихний ээлжинд мэдээж хэрэг мал аж ахуй газар тариалан тэгээд мэдээж шин техник технологи орчин үеийн нано технологитой үйлдвэрлэлүүдийг хөгжүүлэх чиглэлээр онцгой анхаармаар дэлхийн зах зээл дээр алтцс нүүрсний үн одоо унаад бүр эцтэй хүртэл унжсэн ч монголчуудын амьдралд нөлөөлдөггүй. Цасцууд болоод амьдрал хүндэрчсэн ч малчин ард түмэн хүүхдийн төлбөрийг төлөө сургуульд нь сургах чаддаг, авсан зээлээ төлж чаддаг ийм л амьдрал бол явах зорилгыг л тавих хэрэгтэй байна. Энийг мэдээж эрчимцсэн бол аж ахуй тийм ээ түүнээс гарч байгаа бүтээгдэхүүнийг борлуулж чаддаг болох жижиг дунд үйлдвэрлэлийг орон нутагт хөгжүүлэх том хэмжээнд хот суурин газар бас хөдөө орон нутгийг бараадсан тэр төвшөнд нь тогтсон хэмжээний үйлдвэрүүдийг байгуулах хэрэгтэй. Хөдөө аж ахуйд хөдөөд нь бол мал аж ахуй газар тариалангийн боловсруулах үйлдвэрүүдийг том суурин газрууд нь бол шин техник технологиудад болсон үйлдвэрүүд. Тэгэхгүй бол хөдөө очиод малчин хүнтэй уулзахад за одоо малчин удмыг ч одоо би өөрөөр л дуусгая да. Малчин байгаад амьдрал одоо сайжрахгүй шүү дээ. Тэрэн дорно хүүхдээ оюутлогоо таван толгойд цэвэрлэгчээр чамаагүй явуулж ажиллая л гэсэн тийм ярьсан улсууд олон байгаа. Монголын түүхийг, соёлыг, тийм ээ, энэ өв уламжлалыг, Монголын энэ сайхан амьдралыг цааш нь хэн авчих хэвээр гэхээр Монголын малчин ард түмэл авчих хэвээр. Тэнд жинхэнэ Монгол ёс, Монгол заншил, Монгол соёл, тийм ээ, Монголын одоо Монгол хүний уужуу тавиу ухаан бүх зүйл тэнд хадгалагдж байгаа. Бид нар тэдийг дэмжиж ажиллаж амьдрах ёстой л гэж бодож байна. Тэгэхээр сүүлийн үед та одоо сая хөдөө аж ахуй салбар талдаа тэрхүүтэй ярьлаа. Тэгэхээр одоо миний сонирхож байгаа асуудлыг бол мэдлэг суурилсан эдийн засаг буюу одоо инновацийн асуудлыг сүүлийн үед хөндөх өсөө. Энэ бол хот суурин газар бүр маш шаардлагатай том үйлдвэр гэхээсээ илүүтэй эргэн хүн өөрөө боловсралтай эдийн засгийн бүтээмжийг одоо нэмэх тухайлбал одоо энтхийг хичнээн тэрбум хүнтэй атлаа. Мэдлэг суурилсан эдийн засгаар дэлхийд одоо дээгүүрт явж байгаа ийм жишээнүүд бол байдаг. Тэгэхээр энэ тал дээр ер нь төр ямар бодлогод барих ёстой юм бэ? Ийм бодлогод бас нэг их тод харагдахгүй байна.